бусад улс орнууд яаж юм гэхээр нэгдүгээр хүүхдээ хамгаалж байна. За яагаад тэр хүүхдүүдэд хамгаалах ажил дээр хамгийн чухал нь хүүхдүүд юунд сэтгэл татагдаад байгаа буюу өнгө, үнэр, амтыг нь бүхлээр нь хориглож байна. За дээрэс нь хүүхдүүд тэрийг ойлгуулахдаа одоо бохих мэд, чихэр мэд ойлгуулад мөн тамхинаас гарвал гаргах хэрэгсэл болгоч одоо хэрэгэлдгийг болиулж байгаа ийм одоо арга техникийг бүр хэрэгжүүлээд ингэ явж байна. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн чухал зөвлөгөө бол одоо энэ электрон тамхи бол тамхинаас гарах хэрэгсэл биш шүү гэдгийг хатуу анхааруулж байгаа. Хүмүүс бид нар энэ электрон тамхинаас гарахын тулд электрон тамхи татаад тэгээ би одоо ингээд гарч байгаа гэж яриад байгаа шүү буруу гэдгийг өчнөө нотлохоо судалгаагаар явж байна. За Монгол улсад одоогоор яг ийм тамхинаас гарахад хэрэгсэл болоод ингээд гарцсан судалгаа нотлогоо харьцангуй бага байна л да. Гэхдээ одоо бид нар ингээд судалгаа хийгээд эхлэхээр энэ дээр бол угаасаа олон улсад гарсан үр дүнгуудаас давхар гарч ирэх гэж бодож байна. Хүүхдүүд үнэнд их мэдрэг гэдэг тийм учраас одоогийн шинэ хуулийн өөрчлөлтөөр бол бид нар үнийг өөрчилж байгаа. Өнгө, үнэр, амт бүх зүйл дээр бол дотороор бас нэлээд хэм зохицуулж байгаа. За миний зүгээс хамгийн их одоо онцолж бас хэлмээр байгаа зүйл нь тамхины хуулийн эсрэг хуулийн өөрчлөлтөнд тамхины хамааралтай хүмүүсээс гарах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бас гаргах хэрэг байгаад байгаа. За ер нь бол бид нар ингээд дандаа нөгөө одоо байгаа тамхинд орсон хойно ажиллахаас өмнө тамхинд орохоос өмнө тамхи татдаг болохоос өмнө сургууль дээр бид нар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр сургуулийн орчин буюу хүүхэд хаана явдаг вэ, хаана сурдаг вэ, тэр бүх орчинд нь хориглох хэрэгтэй гэсэн үг. Нөгөө талд сургууль дээр дээрлэхэлтийн эсрэг бодлого хэрэгтэй. Сургууль дээр сэтгэл зүйчнэр ажиллах хэрэгтэй. Сургуулийн уур амьсгал өөрөө одоо тэр тамхи татах, стресс бухимдал руу чиглүүлсэн ийм нөхцөл байдлыг бүрдүүлэх байх хэрэгтэй байхгүй. Яг олон улсын судалгаанууд байдаг. Ер нь одоо электрон тамхич бай, зүгээр тамхич бай. Тамхи бол өөрөө хүний сэтгэл санааны дотор байгаа тэр инсекюр мэдрэмжтэй холбоотой байхгүй. Одоо хүн ингээ өөртөө уртаар нэг юм ганцаараа байх нэг хорм болоод уртаар амьсгаа аваад тэгээ өөртөө байх хугацааг тамхиар дамжуулж одоо хэрэгэлдэг одоо авдаг гэсэн үг. Тэгэхээр энэний чинь цаана юу явж байгаа гэхээр нийгмийн стресс бухимдал бас явж л байгаа тийм. Тэгэхээр бид нэр эргүүлээд бас урьдчилан сэргийлэх бодлого бидэрт хэрэгтэй. Сургууль дээр хүүхдүүд стресстэй бухимдаж одоо ийм юм байхгүй. За бүх дээрлэхэлтийн асуудлуудын цаана ямар нэгэн байдлаар тамхины асуудал холбоотой л байгаа. Энэ бол бас судалгаагаар гарсан. Бид нар 2 жилийн өмнө нийгмийн эрүүл мэндийн сургуулиас Монгол улсын хүүхдүүдийн дунд сургуулийн хүүхдүүдийн одоо эрүүл мэндийн цогц судалгаа хийсэн. Тэр судалгаан дээр хүүхдүүд маш их сэтгэл зүйн гутралтай, бухимдалтай гарсан, ганцаарддаг гарсан. Маш их хүүхдүүд дээрлэхэлтэнд өртсөн гарч байгаа. Гэтэл эргээд дээрлэж байгаа хүүхдүүд эргээд яадаг вэ? Дээрлэж байгаа хүүхдүүд юу болдог вэ харахаар дээрлэж байгаа хүүхдүүд ч бай, дээрлгүүлж байгаа хүүхдүүд ч бай, ээж аавын бас асуудал байдаг. Ээж аав нь өөрөө хараа хяналтгүй, ээж аав нь тодорхой хэмжээгээр одоо үл хайгардаг байвал хүүхдүүд тийм зан үйл рүү ордог. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо нэг удаа ингээд татвараар хориглолчингууд Монголд байгаа бүх хүүхдүүд тамхинаас гарч асуудал бас биш юм л да. Тэгэхээр энэ дээр бид нар бодлогын хувьд энэ урьдчилан сэргийлэх тал руу томчууд өөрсдөө бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр эргээд юун дээр бууж ин гэхээр сургуулийн орчинд нэгдүгээр сургуулийн орчин бид нар засах хэрэгтэй байгаа. Нөгөө талд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдийн сэтгэл санаа руу анхаарах хэрэгтэй. Энэ чиглэлийн кампанит аян нэлээх явуулах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Бүр ингээд хариулчих ихлээр эдийн засгийн хувьд бол бас асуудлууд гэж ярьдаг юм байна л да. Тэгэхээр энэ дээр тэр тамхи худалдаалж байгаа газрын нүдэнд харагдахгүй газар байршуулах хэрэгтэй. Өнгө өнөр амтыг нь бүр мөсөн хориглоод тамхины өөрийнх нь нөгөө пакэж шүү дээ. Тэрийг ингэж битүү планк болгох хэрэгтэй гэж байгаа. Ийм зохицуулалт бол энэ байдлаар орж иж байгаа. Тэгэхээр бид нар энийг бол өөрсдөө л одоо ойлгоод иргэд өөрсдөө л ойлгож дэмжих хэрэгтэй. Дээрэс нь бас нэг юм нэмэхэд эдийн засагчид одоо эдийн засгийн талаас шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн хувьд эсрэг байр суурьтай байгаа хүмүүсийн хувьд юу гэж хэлээд байдаг вэ гэхээр бид нар ингээд маш их одоо ажил эрхэлж байгаа үйлдвэр аж ахуйн нэгжүүд хортой шийдвэр гаргаад байна. Хэтэрхий ингээд асуугаад байгаа. Тэгвэл би ингэж хэлсэн байгаа байхгүй. Тэгвэл тамхинаас болж өвдсөн хүүхдүүдийн эрүүл мэндийг эмчлэхэд хичнээн зардал гардаг мэдхүү те. Тэрийг тэгвэл та нар гаргах юм уу гэдэг асуудал байгаад байна. За энэ хуулиар бас нэг шинэ зүйл нь болохоор тэр тамхинаас хурааж байгаа тэр татварыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх чиглэл рүү бас зарцуулахар болж байгаа гэсэн. Ийм төслийг удахгүй тавина, байршуулна гэсэн. Эерэг бүхнийг Сүбэдэ Цэгмэнэс